Сайн байцгаана уу? Намайг эцгийн наран солон гэдэг. Тэгээд тэгээд чи юу хэлээ? Сайн байцгаана уу? Намайг наран солон гэдэг. Манай ээж ээж нэрийг марцлаа шүү дээ. Сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Намайг наран солон гэдэг. Манай ээжийг инх цэцэг гэдэг. Манай ээж мандал цэцэг компани лабораторийн химч мэргэжлэр ажилладаг. Хагч нараа та нар 5 алтан дүрмийг мэдэх үү? Арай мэдгүй биш юм биз? Би та нартай өнөөдөр 5 алтан дүрмийн тухай сануулахаар ирлээ. Дүрм 1. Суудлын бүс. Суудлын бүсийг тогтмол хэвлэнэ. Зорчигчдын тоо болон суудлын бүсний тоотой тэнцүү байна. Тээврийн хэрэгсэл хөдөлгөөс өмнө жолооч болон зорчигчид бүсээ заавал зүүсэн байх ёстой. Дүрм 2. Тэмдэг тэмдэглэгээ. Аюулыг мэдээлсэн болон анхааруулсан, хоригдсон, заасан тэмдэг тэмдэглэгийг заавал дагаж мөрдөнө. Дүрм 3. Аюулгүй хэрэгсэл. Аюулгүй ажиллагааны багаж, галтай тэмцэх хэрэгсэл, анхны тусламжийн хэрэгсэл, аврах ажиллагааны тоноглолуудыг гэмтэх зориултын бусаар ашиглахыг хориглоно. Дүрм 4. Энергийн тусгаарлалт. Хоног хөрөмжийг энергийг бүрэн шавхаж тусгаарлан шалгах, тохируулах, засвар үйлчлэгээний ажлыг гүйцэтгэнэ. Дүрм 5. Ажлын зөвшөөрөл. Өндөр эрсдэлтэй ажлуудыг заавал ажлын байрны үзлэг хийлгэж зөвшөөрөл авсны дараа гүйцэтгэнэ. 5 алтан дүрмийн мөрдснөөр өөрийн болон бусдын аюулгүй байдлыг бүрэн хамгаалж чадна. Тиймээс та нар 5 алтан дүрмээ сайн мөрдөж ажиллаарай. Амжилт!